Хэлцэн байгаа тийм. Таяг дуугаж сонсох юм. За. За сайн байна уу? За энэ удаагийнхаа лайваар та бүхэнд одоо сүүлд конт имчилгээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр конт имчилгээний төрөл зүйл гэх юм уу? За ариун тон имчилгээ эсвэл мөн тогтмол тон имчилгээ. Тэ эсийн имчилгээ гэсэн. Иймэрхүү чиглэлийн имчилгээний талаар лайв хийх гэдэг юм л да. Тэгтээ нөхөн энийг ингэж битгий бодороо имчилгээ ярьж л байдаг зүйл биш. Цоо шин зүйл ярих гэж байгаа. Одоо шин бүтээл ярих гэж байгаа л гэж хэлье да. Бүх юм чинь одоо шинжлэх ухаанч, тэр бэлэг ертөнцийн ухаанч, тэр ер нь бол бүх юм ингээ хөгсөн хөгж дэвшиж байгаа шүү дээ. Хүн төрлөختөн улам их зүйлийг танин мэдж. Өдрөөс өдөр шин зүйлтэй нүүр тулгар. Тэр шин зүйл буюу нууц гэдэг байгаа тайлбарлахгүй гэдэг байгаа. Тэр бүхнийг тайлахын төлөө тэр нууцд нэвтрэхийн төлөө өндөр бүгдээрээ хичээн зүтгэж байгаа тийм үү. Тэгэхээр яг тэр хүрээнд хийгдэж байгаа цоо шин нээлт бүхий имчилгээг таниулах гэдэг. Тэрийг цаашаа авчих уу. За тэгээд хүний биеийн тэр гайхамшигын тухай яриа л да. Бидний бие одоо жижигхэн эсээсээ эхлээд жижигхэн бөмбөхнөөс эхлээд бүгдээр маш нарийн зохион бүтцтэй. Зүгээр л за яг хөө ингээд хоёр хөлтөө төрүүлж ингээд хоёр гар хийчих энэ дэр ерөөсөө хийгээгүй. Маш одоо дээд түвшний инженерингийн бүтцтэй. Инженерингийн бүтц дотроо маш их химиг, маш их физикийг, математикийг, геометрийг энэ байгалийн бүх шинжлэх ухааны нэгтгэн бэжэж бүтээгдсэн тийм агуу биетэй бий. Тийм гайхамшигтай гэдэм хосгүй биетэй. Тэгэхээр энэ хосгүй маш квант биеиг тийм үү квант хамгийн жижиг эргэл бөөмсийн түвшний энэ биеийг бид нар эрүүл байлгах нь өөрөө жоохон тийм бас нэг эрдэмлэг гэдэг юм оюунлаг байх хэрэгтэй болчиход байна. За жишээлбэл энгийнээр тийм үү одоо байшин барья гэж бодъё. Эсвэл одоо онгоц бүтээе гэж бодъё. Эсвэл ямар нэгэн тоног хөрөнд бүтээхэд хичнээн олон инженерингийн тооцоо судалгаа, хичнээн олон металл одоо материалын судалгаа тийм үү материалын шинжилгээ. Тэгэл маш их одоо хийм дээр ярих юм бол тоосон масслынх нь бүтэц одоо юу ч байдгийг. Физик дээр ярих юм бол нөгөө олон энергиудыг яаж хэрэглэх үү, ямар одоо хянах төхөөрөмжтэй байх уу, яаж одоо хариу урагдлаа үзүүлэх үү, яаж одоо буцаж сэргээх апдейт хийж одоо сток хийж маш их нарийн процесс хийж байгаа шүү дээ. Хилжээж их тэр байшин хандсан стак тэр амт одоо өргөдөө оцчихгүй шиг гэдэг амьдралын үүтэй хүчлэгтэй гэх юм уу. Тийм байдлаар бүтээгдэж байгаа. Тэгвэл тэрнтэй адилхан тэрнээс илүү ухаанд ор бидний бие эрхтэн бүтээгдчихсэн. Энэ одоо мөрийг ингээ бүтээлээ гэж бодоход ямар нугсан одоо гэдэг юм мэрэгэлт хөдөлгөөнтэй байх вэ? Хичнээн хэмжээний нугсан холбоос буюу өөрөөр хэлбэл одоо шаамдаг байх уу? Яаж хооронд нь эргэлдүүлэх вэ? Юугаар тослох вэ? Хичнээн хэмжээний одоо шаркан гэдэг юм уу тэр эргэлдэх хөдөлгөөний хичнээн градустай байх вэ? Энэ бүгдийг чинь маш нарийн тооцож бүтээсэн. Энэ нүдний тойрог байна, энэ хамар байна. Бүх идэрхтэн маш төгс төгөлдөр зохион бүтээгдчихсэн. Тэгэхээр энэ төгс төгөлдөр бүтээлийг бид нар өөртөө төгс бишээр авч аваад төгс биш юм шиг бодоод зүгээр л нэг одоо юу ч гэж хэлэх юм да. За ямар ч байсан. Одоо нэг байшингаар ярил л да. Байшин фундаментыг яаж
бүх хичнээн хэмжээний даацтай, салхины даац ямар байх вэ? Газар үлдийн чичирхийллийн даац ямар байх вэ гэдэг юм өгөөдөлөхөд ингээл тэрэс нь материалын маш их эсэргүүцэл тэр олон имийг тооцож байж одоо суурийн цутгалтай энэ гэдэг юм уу, багнууд энэ гэдэг юм уу, гүн гэдэг юм уу ингэж байж хийж байгаа. Тэгэхэд хэрвээ тэрхгүй их юм бол байш яад ингээл яаж яагаал нурчих гал энд ч нэг хагараад энд ч нэг цуураад эндээс ч нэг суурин суулт үсэл ингээд яваад байдаг. Тэгэхэд тэрийг бид нар яадгийг суурийг янзлахгүй ингээл хагарцсан цуурхааг ингээд шаваал ах юм бол тэр байшин угаасаа насгүй. Тодорхой хугацааны дараа гэдэг юм уу, тодорхой кисэл төлөвлөлтийн дараа ч гэдэг юм уу, магадгүй тодорхой чичирхийллийн дараа нэг хүчтэй одоо газар тэнд нэг одоо уулуурхайн тэслэгээ ихэд гэдэг юм уу, энд газар хөдлөлийн чичирхийлэл болоход эсвэл үерийн ус ч гэдэг юм. Тиймэрхүү юм тэр байшин урсаад гэдэг юм нураа авчих нь тодорхой. Тэгэхэд бид нар тэрийг энэ тэндээс нь хичнээн мянга шаваад яах юм бэ? Шаварч авахад түрхээд яах юм бэ? Будаад яах юм бэ? Тийм үү, энэ тэнд нь одоо ингээд тогтоож гэдэг юм уу, одоо дирк мэрк одоо юу ч гэдэг тэр нэмэргүй байхгүй. Өнөөдөр бид нар махан бие яг тэгж л эмчилж байна. Зүгээр ингээд нэг таамгаар ингээд энэ тэндээс жоохон ингээд нялаад ингээд нэг арга цаагаад байна. Яг үндсээ тэнд юу гэмтчихэд байгаа юм бэ? Ямар инженерингийн тооцоо нь алдагдчихад, ямар тогтмол тоон үгүй болчиход, ямар ариун геометрийн харьцаа нь алдагдчихад тэнд одоо тодорхой хэмжээгээр нэг эргэтэн өвдлөөхөд бусад эргэтэнүүд нь даган өвдөд байгаа юм бэ? Эсвэл яагаад нэг эргэтэн өвдөнгөт одоо юу гэдгийг эдгэрж өгөхгүй тэрийг нь эмчлэх гэж байгаа дараагийн эдгэртэн хэвийн байсан эдгэртний химийн найрлагын гэдэг юм уу те? Одоо ийм тан ууж байгаа юм чи химийн бүтцтэй өөрчлөлтүүд оруулаад. Эсвэл одоо юу гэдгийг янз янзын энерги эмчилгээ хийж байгаа. Ингээд нөгөө энергийн бүтцүүдээ энэ бид чинь бас маш нарийн нэг ариун химиг тооцож оруулсан байгаа. Ариун физик явж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр физикийг нь мэдэхгүй, химиг нь мэдэхгүйгээр шууд одоо юу гэдгийг. Одоо түрүүний ярьсанчлаг хэмжээний одоо квант гингүүд бүгдээрээ квант эмчилгээ сонирхол тавьж байна. Гэтэл бид нар бүх хэд хэрэгтэн квант биш шүү дээ. Жишээлбэл гэл ингээл одоо янз янзын хараа за одоо наран гэлэнгүүд бүгдээрээ нарны мөргөл хийж байгаа. Цаана чи сар нь яах юм? Энэ их дэлхийн хайчих юм. Од гараг иргэсийнх нь ирчмэ хайчих юм. Гэт ингээд бусад юмад бид нар маш их нөгөө юу яаж байгаа байхгүй юу? Орхигдуулж гэдэг юм уу? Эсвэл хэтрүүлж гэдэг юм уу? Эсвэл өнгөц байдлаар хандаад байгаа. Тэгээ тэрийг бас нөгөө юу гэдэг юм те. Жохон энэ би чинь арай тийм биш шүү. Бидний би маш хосгүй төгс бүтээгдэхүүн шүү. Энэ бидний 10 жилд үзээд исэн олон одоо Пифагорын теоремоос эхлэв тийм үү? Өшөө одоо юу бидний олон тогтмолуудаас эхлэв. За бүх ертөнцийн таталцлын тогтмолоос эхлээд ингээд бидний би чинь өөрөө маш нарийн бүтцтэй. Мас одоо нэг хоорондын займаа гэдэг ингээд нэг тэрэн шиг бүх юм чинь хоорондоо алтан харьцаа геометртэй. Тэрийг бид нар одоо хэвэн болгоч юм. За нурах гатаага байшин байлээ гэж бодъё. Тэрэн шиг бидний олон эсүүд. За жишээлбэл одоо сүм эсүүд. Маш олон сүм хүчил үйлдвэрлэдэг эсүүд. Яагаад бүгдээрээ тэр өөрчлөлт юу өвдөд байгаа. Тэгэхээр тэрийг одоо төрлөөрөө байж дээ сүмний эсүүд гэдэг чинь. За жишээлбэл хөхний сүмээс гаралтай гэж бодъё. Тархины одоо сүм биеэс гаралтай гэж бодъё. Тэнгүүд өндгөчнөөс гаралтай гэж бодъё. Тийм үү? Энэ олон одоо нэг сүм эсүүд чинь яагаад бүгдээрээ нэг ижилхэн одоо татгалзаад ажил нь татгалзаад явчихваа гэхлээр за нэг манайхан болохоор юуж байгаа штэ зөвхөн одоо нэг эсийнх нь шинж тэмдгийг үзчихээ шинж тэмдгийг хэвэн болгох гээд үзээд штэ за энийх нь энэ одоо урган эсвэл энэ одоо хүчлэн энэ шүлтэн энэ одоо давсан ч гэдэг юм ингээд амин ингээд имжлэх гээд штэ гэтэл яг үн дээрээ цаана үндсийн суурин дээр юу алдчихад байгаа энэ эсийн ариун одоо бүтц ариун геометр бөөрөнхий байдал эсвэл одоо юу гэдэг талцтай байдал эсвэл сэртэнгээ тодорхой тооны сэртэнтэй байдал тэр бүгдэнд нь юу өөрчлөлт орчод байгаа юм бэ гэдээд гэж үзэнгүүтээ суураар нь имжлэх хэрэгтэй байхгүй суураар нь жишээлбэл одоо ингээд нурууны нугалмын суултын тухай яриа л да одоо тэнд ингээд ерөнхийдөө ингээд нурууны нугалмууд ингээд 33 үе чинь ингээд нэг нь хажууд дэшээ, нэг нь баруун дэшээ, нэг нь урагшаа, нэг нь хойшоо гэдэг юм. Ингээд нумраад нэг нь зүлхийгээ, нэг нь бүлтрээд, нэг нь хавчигаад ингээд өөрчлөлтүүд ороод нэг нь баруун дэшээ, нэг нь зүүн дэшээ, нэг нь ингээд хэлдэг шүү дээ 360 градус өөрчлөлт ороод ирлээ. Тэгэхээр тэрийг суураар нь засах арга нь байдгийм байна. Яагадгүй бидний бие бүтээхтэй ингээд маш одоо алтан босоо голч буюу ингээд тэгшинтэй байх тохиргоогоор бүтээсэн юм байна. Планкийн тогтмолоор бүтээсэн юм байна. Тэгээд тэр планкийн тогтмол нь бүх нугалан үе болгондоо мөрдөгдөж байхаар
Тийм нарийн хийсэн байхгүй. Яагадгүй яагаад заавал 5 нуруутай байгаа. Яагаад заавал арцг нуруутай байгаа. Яагаад заавал ахар сүлтэй байгаа. Ахар сүлийн үе нь яагаад 4 байгаад байгаа. Арцг нурууны үе нь яагаад 5 байгаад байгаа. Хос 5 байгаа. Яагаад нуруу нь яагаад 12 сэр байгаад байгаа. Яагаад 7 хүзүү байгаад байгаа гэд. Эний чинь маш нарийн ингээд тооцож хийхдээ хэрвээ 8 байсан бол яах вэ? 6 байсан бол яах вэ? Тийм үү? 12-ыг 13 байл яа. Тэгээгүй. Бүх хүн болгон дээр ижилхэн ингэж хийгээд хүн болгоны ижилхэн босоо тэгш нуруутай байхаар бүтээгээд хүн болгон толгойн ингээ мөрөн дээр нурууныхаа босоогооч дээр тэгшгтэй байхаар хүн болгон ингэж биш бүгдээрээ ингээ шулуун байдал талах. Тийм бүтцтэй бүтээсэн байгаа. Тэрний цаана нэг л том онол явж байгаа байхгүй. Планкийн тогтмолыг бүрэн байлгах. Доктортой байлгах, тогтмол байлгах. Нэг хүзүүний 1-р үе дээр ч байсан, хүзүүний 20-р үе дээр ч байна уу? Тэр доор ахар сүлний үе дээр ч байна уу? Эсвэл сэр нурууны төгсгөл дээр ч байна уу? Ялгаагүй бүгдээрээ тэн тогтмол гэдэг тоо байж тэр таталсан Планкийн тогтмол тооны хүчинд бол нурууны олон сэртэнгүүд байна уу? Хүзүүний олон шонтор шонгууд нь байна уу тийм үү? Эдгээр нь бүгдээрээ хоорондоо тодорхой градусаар харьцаж байгаа байхгүй хоорондоо 30 градусаар тийм үү 75 градусаар ч гэдэг. Тэгээд эргэлдэхдээ ийм торгоор ингэж эргэлдэн ингэхдээ ийм төдөн градус 180 градуст ингэж хагас иргэн. Эсвэл 270 градуст иргэн. Ийм айхтар нарийн бүтц хийцэн байна. Тэгээ энийг бид нар мэдээж судлахад хэцүү. Энийг бүтээхэд одоо ойлгоход хэцүү. Тэгээ яагаад зарим хүзүүнийх нь үнүүд нь 270, зарим нь 245, зарим нь одоо юу гэдгийг 210 болоод ингээ хазаацсан юм бэ гэдгийг ингээд засах байха боломж өнөөдөр засаж байгаа. Гэхдээ тэрийг ганцхан амар засах болцоо байдаг юм байна. Ганцхан амар засах болцоо байдаг юм байна. Тэгжиж зассаар яг хөө ирсэн юм байна. Тэгж зассаар ирсэн юм бэ. Энийг засахад бид нар одоо айл нуруунд хаяагаад хаашаа суугаад гэдийгээ хаашаа нурмаагаад хаашаа сүлхийгээ хаашаа шохоожцсон тэрийг одоо ямар ширхгээр нь засалтай биш тэр нийтд нь энэ одоо нурууны босоогоолчийг босоо байлгадаг тэр байгалийн ертөнцийн хүчийг нь бидээрээ буулгаад өгөхөд л тэр нь аяндаа өөрөө чинь ингээд зэгс болгоод аваа явчихдаг. Тэр л аргыг нь таниулж заах нь өөрөө тогтмол тоон имчилгээ буюу ертөнцийн гариг иргэсүүдийг ингээд тодорхой орон зайд тодорхой одоо үгдгийн одоо дэлхий байлгахад өмнөд толийнхоо орон тэнхлэг дээр босоо тэнхлэг дээр ирэлдэг байхаар заяагаад бүтээгээ болцсон юм чинь тэр харьцаанд нь бидрийг оруулаад бүтээсэн тэр л бүтээлийн эвдэхгүй шиг байгаад энэ тогтмол тоогоо 1626 хүршин 10-34 зэрэгт энэ тоог л хэмээн болгочих юм бол бидний бүх нур хэмээн болгох. Тэгэхээр бид нар энийг инженерийн шаардлага байхгүй ерөөсөө. Бид энэ тоог энэ ариун чанарыг нь бид анхдах чанарыг нь тогтмол тоог нь энэ тогтмол харьцааг нь бидээрээ окторгоогоос ирж байгаа би тогтмол харьцааг нь бидээрээ буулгаад бүх нуруу нугасныхаа завсраар гүйлгээд өгөө гэх юм бол хэвэн болчихно. Жишээлбэл энэ нь өөрөө Планкийн тогтмол тоон имчилгээ гэдэг жишээлбэл имчилгээ байж байгаа байхгүй юу? За би шүү ямар имчилгээнүүдийг ярив да. За энэ Дирак Фраден тогтмол. За Фраден тогтмол. За алтан харьцаа. Алтан харьцаа гэдэг хүмүүс мэдэх нүг ямар ч гэсэн фито гэдэг нэг тоо байдаг шүү дээ. Хасын нэг хуйлраа ингээд задар сарних хуйлраа буюу эргэлтэн спин гэж яриад байдаг. Тэрнийх за тэр болохоор 1618 гэсэн тогтмол тоо байдаг. Энэ тогтмол тоо бидний хос хэрэгтэнгүүдийн хооронд хос хэрэгтэнгүүдийг яг нэг тэгшин дээр тийм үү. Хоёр хүний мөн байлгад дээр дор унчихгүй. Одоо бөөр байлгад ямар харьцаатай байх хэвээр цаанаасаа тогтмол нь жоохон дээр дор байдаг шүү дээ. Тэр тогтмол чанарыг нь цаанаас нь зохицуулсан. Тэгэхээр тэр тогтмолыг алдуулахгүй байх юм бол энэ бидний хоёр хөх гэдэг юм уу? Тийм үү? Тавчин яг л тэгшинтэй байх боломжтой. Тэр тэгшинтэй чанар алдагдаад энэ тогтмол тооны хоёр хөхний хооронд байлаа гэж бодоход энэ тогтмолтой ихсэх юм уу багасхаараа нэг аль нэг хөхн доошоо унжих эсвэл аль нэг хөхн дээшээ өндөрсөх өргөгдөх тэр хэмжээгээр цаанд нь нөгөө нэг сүмний булчирхаануудад нь өөрчлөлт ороод сүмний булчирхаан сүг ялгаруулах чадвар булчирхаанаас сүм одоо уургуудыг ялгаруулах чадвар чанарт нь өөрчлөлт орчоод тэр хэмжээгээр хүний сэтгэл дагаад өөрчлөгдөж байгаа.
дагаад өөрчлөгдөж байгаа. Эсвэл хүний сэтгэл хэд их савлж өөрчлөгдсөний улмаас энэ тогтмол одоо алтан харьцаан дээр өөрчлөлт орчоод яг хоёр хөгч нь адилхан диаметртэй, адилхан цэгээс эхлээд адилхан юм хас эргэлтээр задарч ингэ сарнсан тийм бүтцтэй байна. Тэгэхээр энэ алтан харьцааг нь өөрчлөсөн улмаас нэг нь сул эргэдэг, нэг нь хүчтэй эргэдэг, нэгнээс нь сүү гардаг, нэгнээс нь сүү гардаггүй ч гэдэг. Иннээсээ болоод хүний сэтгэл зүй, эмгтэй хүний сэтгэл зүйд гэдэг юм уу, зан хар сэтгэлийн тэр гэрэл өнгө гэрэлт гэдэг юм уу, шинж тэмдгүүдэд өөрчлөлт ороод. Тэгээд тэрэн цаанаа өвчин болоод жишээлбэл иймэрхүү бод. Тэгэхээр энийг одоо яа вэ? Хөхийн эмчлэх гээд одоо тэнд нэг тийм эсн ийм одоо хүчлийг илүү ялгаруулад байна. Энэ талынх нь хөхнөөс нь тийм одоо юу гэдгийг эсийн хүчлэлтүүд явагдсан байна ч гэдэм энд нь цагаан эсийн тоон олон болцсон байна гэд ингээд эн чинь өөрөө хэцүү байхгүй. Тийм учраас яав ганцхан тэр тогтмолыг нь засахдаа хазгай болсон шалтгаан нь тэр шүү. Одоо энэ өөрөөр хэлбэл хазгай гэдэг нь юу вэ? Тэр тоон 1618 биш 1600 одоо 20 болцсон байж одоо. Эсвэл 1615 болчих юм бол өөрчлөлт явагдчихж байгаа. Тэрийг л тэнцвэржүүлж байна. Ягаад гэвэл энэ тоон өөрөө байгаль дээр тэнцвэртэй оршиж байгаа. Байгаль дээр тэнцвэртэй байгаа тэр тоон бидний биеийг сүлэлдүүлээд бүтээгээд тэндээс бүтээгээд өгсөн. Бид нар алхаж гэрхэж амьсгалж явж байхдаа хүүхдээ хөхүүлж байхдаа жирэмсэн ингээ байх үедээ ч гэдэм үү. Жирэмсний дараах үед ч хамаагүй. Эмхтэй л бол эрэгтэй л хөх гэдэг эрэгтэнтэй л бол тэр чинь угаасаа энэ алтан харьцаагаар одоо харьцаанд ороод тогтмол оршиж тэндээсээ өөрийнхөө тэнцвэртэй байх, тэгшгэнтэй байх тэр чанараа тээж явж байгаа. Эрчим энергийн одоо тухай ярьж байгаа хүмүүс өнөөдөр энергийн тухай яриа л тэгвэл энерги чинь тийм нарийн энергиуд байгаад. Зүгээр ямар хамаагүй энерги хацраад наадаг биш байх гэдэг. Жишээлбэл. Тэгэхээр зүгээр л энэ алтан харьцааны тогтмол тоогийн тэнцвэртэй болгоё. Гэт энэ тэнцвэртэй болох ард нь суралцчихад л аяндаа энд байсан энэ өрцөн дээр өхний хоорондын тавч өрцөн дээр өрцгийг гэмтээгээд байгаа. Өрцөнд өөрчлөлт явуулаад байгаа. Эсвэл өрцөн өөрчлөсөн шинж тэмдэг далдхамсрын мэдээллүүдээ сэтгэлийн халгаануудаа доктортой болгоод сөрөг мэдээллүүдэд устгахчаад эн чинь өөрөө тэнцвэртэй болно. Эсвэл энэ тоогийн тэнцвэртэй болгоод төхөд цаана нэг урхаг бий болсон урхагууд нь өөртөө тайлагдах. Тийм байдлаар окторгүй ертөнцийн бидний маш тийм хосгүй бүтээсэн юм байна. Тэгээд хүн бидний өнөөдрийг болтол хүн төрлөختний сая 800 жил оршсон гэдэг юм. Тэгвэл сая 800 жил оршсон байна уу? Сая 200 жил оршсон байна. Энд хүн төрлөختний өнөөдрийг болтол хоёр мөртөйгөө, хоёр хөхтэйгаа гэдэг юм те босоо голчтой ийм бүгдээрээ ингэж оршсон. Төрхтөө бүгдээрээ л тэгшин ингэж оршиж төрж босч ирж байгаа. Хэвддэг байж байгаа босч ирж байгаа. Одоо юу гэдгийг цаанаасаа хэвдэх зайтаар төрүүлээгүй шүү дээ амтны шиг. Босоо голчтой, босоо нуруутаад ингэж төрүүлэхийн тулд цаанчин планкийн тогтмолыг үйлчлүүлж байна. Босод өчнөө олон мөрөн дээр байгаа тогтмолуудыг үйлчлүүлж байна. Орон хүрдэн дээр байгаа тогтмолуудыг үйлчлүүлж байна. Энэ даалныхон хоёр даалны тогтмолыг энэ олон зүйлийг чинь ингэж бүтээжж бүтээх болгондоо энэ даалныхан доор тийм тогтмол тоог, тийм ариун геометрийг тэгээд ингээд хуулахтай далын ингэсэн бүтцтэй хийгээд энэ мөрөн дээр нь ингэж хаантхан холбоосон дүүсгээд энэ нь өөрийгөө гараа ингэж өргөдөг, ингэж хөдөлдөг. Гэхдээ цаанаас байгалийн ертөнцийн тэр таталцах татах хүчинд байна уу, тогтмол тоон харьцаануудад байна уу холбоотойгоор бүтээж. Яг бол окторгуусны бүгдээ хоорондоо тогтмол тоон харьцаагаар бүтээгдсэн байна. Манай дэлхий ч тэр. Тийм учраас яг тодорхой орон зайдаа, тодорхой байранда, тодорхой цаг хугацаанд тодорхой үйл хэрэгтэйгээр оршоод тодорхой өөр дөрөө байгаа зүйлийг таталцлынхаа ертөнцийн таталцлын хуулиндаа нэгдэж орж, дэлхийн таталцлынхаа хуулинд нэгдэж орж чадчихээн. Ингээд тэр хуулинд нь бид адилхан захирагдаж байгаа байхгүй. Бид дэлхийн татах хүчинд захирагдахгүйгээр амьдарч байгаа биш шүү дээ. Тэгэхээр дэлхийн татах хүч тэртээ тэргүй байгаад байгаад бид нар дэлхийн татах хүч бидний биеэр дамжаад биднийг дэлхийтэй ингэж холбоод дэшээ хөөргөчгүй шиг оршоогоод байгаа тэр таталцах хүчинд нь л өөртөө зүг байх хэрэгтэй байхгүй. Хэд дэлхий руугаа намхан татагдахгүйгээр окторгоо бас бидний дээшээ татчаа дэлхий татчаа. Энэ хоёр таталтын дунд бид босоо нуруутай оршууд юм. Энэ болон ертөнцийн таталцлын тэр тогтмолуудыг өөр дээрээ тогтмол байлгах нь бидний хамаарч байна. Дэлхийгээс татах хүчийг өөр дээрээ тогтмол байх нь биднээс хамаарч байна. Энийг л таньчаал зөвхөн тоон имчилгээнд нь ороод явах юм бол маш олон зүйлүүдийг имжлэх боломжтой байна л гэж хэлэх гээд байна. За тэгээ чөлөөт үнэлтийн хурдтгал гэж. Бүх юм яаж дэлхий дээр чөлөөт үнэлтийн тодорхой хурдтгалтаар 981 гэсэн одоо тийм тоон хурдталаар метр секундын хурдталтай унаад байгаа юм бэ. Энд чинь адилхан бид бас адилхан багтаж бидний тодорхой олон эсүүд яг энэ тогтмол харьцаагаар бие рүүгээ унах нь унж татагдаж хөөрөх нь хөөрөх тийм байдал явж. Тэгэхээр энэ л харьцаануудыг хэвэн болгоход болчихж байгаа. Жишээлбэл энэ дээр мэдрэлийн хамаатай байгаа.
Гээд ийм нэг хичээлүүдийг танилцуулах гэсэн. За Пито. Архимедийн Пито буюу 314-ийг хэлээд байгаа шүү дээ. Дэлхийн тойргийг диаметрт нь харьцуулах бүх жижиг байна уу, том байна уу, бүх дугуй тойрог дүрсийг периметр буюу тойргийн уртыг нь диаметр буюу хөндлөн холбоос төвийн дариулаад ингээд татсан диаметрт нь харьцуулбал 314 гэж байна. Яагаад ингээд нэг ийм тогтмол тоо байгаад. Тэгвэл энэ тогтмолтой бидээр адилхан байгаа байхгүй. Бидний улаан хэсэг бүгднийг яг адилхан тэгээ бөөрнхий тойрог хэлбэртэй үүсгэсэн. Тэгээ энэ тойрог 314 гэдэг чанар нь алгалаа 310 болох юм уу эсвэл 320 болоход эсүүдэд өөрчлөлт явагдчих. Эсүүд нэг бол хавгун чинь нэг бол хавчий чинь одоо янз янзын байдалд орж байгаа. Тэгэхээр тэрийг эс болгоныг тэгж одоо засгаал ингээл тийм үү хаанаас үүдэлдэг үүдлээсээс үүдэлдэг үзүүрээсээс үүдэлдэг юм уу эсвэл хожим олдмол юм уу олдмол чанар нь хаана алдагдчихад тэндээс чөмгнөөсөө алдагдсан юм хаанаас алдагдсан дэлгүүнээсээ алдагдсан юм уу яагаад энэ эсүүд нэг бол бүгдээрээ хавантай нэг бол бүгдээрээ хавчгаар байгаад байгаа юм бэ яагаад энэ харьцаа алдагдчих вэ ингээд харьцааг нь тэнцвэртэй болгодог тэр арга нь өрөөсөд бүх эсүүд дээр өөртөг нь 317 гэдэг тоонд бариулах тэр суу бэлэг байна цаана. ертөнцийг бүтээсэн өвдөөцийн суу ухааныг л би энд ярьж байгаа байхгүй. Тэгээс ингээд бүгдээрээ ингээд 314 болгын энэ дэргээ суух ямар ч одоо юу гэдэг бүгдээрээ сурын энэс чинь ийм гэдэг ингээд томьёо бод гэж хэлсэнгүй. Зүгээр л тогтмол тоон харьцаа гэж байдаг юм байна. Энэ тогтмол тоонууд алдагдахаараа хүний бид өөрчлөлтүүд гэдэг юм гажигуд явууч юм. Энэ гажигын улмаас одоо жишээлбэл цусны улаан хэсэг гажигын улмаас нөгөө дөрвөн атом нь төмрийн дөрвөн атом нь төмрөө хангалттай хэмжээ хүчил төрөшөө шимээ зөөхтэй алдагдaltaй байдаг юм. Хурдан саатдаг юм байна. Хэлбэр дүрс нь өөрчлөгддөг юм байна. Хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн хэрээр цусны улаан эсүүд нэг бол цагаас өмнө өвт юм байна. Нэг бол одоо өөртөө өвчлчөөд байдаг юм байна ч гэх юм. Амар энгийн байхгүй. Тэгэхээр өвчлчиж юунаас олж өвчлчиж вэ? Ийм тан ууй гэж хаад. Үгүй энэ улаан эсийн цаанаас нь улаан эсийг бидэрт бүтээгээд өчгсөн энэ Архимедийн Питогийн тэнцвэртэй болгох болчих гээд байгаа. Яг бол дараагийн эсүүд бүгдээр энэ Питонд зарагдсан бөөнийхөд дугуй хэлбэртэй биш үү? Жижиг төвшөндөө том төвшөндөөч төр. За гээд иймэрхүү шүү. За Пифагорын теорем. Бүх юмуд тийм ба. Бүх юмуд бүх ертөнцийн тооч ялгаагүй. Яагаад хүмүүс нуулна? За энэ борч алтан тоогоор чи. Гэрлийн урд. Яагаад гэрлийн урд вакуумд гэрлийн урд 300 мянган метр секунд тутамд 300 мянган метр цаг 290 см тулаад байгаа. Энэ бас адилхан бидэрт хамаатай байгаа. Бид нар гэрлийн эсүүд байна. Гэрлийн эсүүд байгаа учраас бид нар гэрэл хүлээж аваад байна. Гэрлийн эсүүдтэй учраас бид нар гэрэлтэй үед ажиллаж амьдарч чадаад байдаг. Эсүүдийнхаа тусламжтайгаар бид ингээд эрч хүчтэй нарны гэрэлд ажил төрлөө хийгээд амьдраад. Тэгээд гэрлийн эсүүдийн нэвтрэх чанар бидний бэргүй нэвтрэх чанар. Гэрлийн эсүүд өөртөө ажиллаа хийхэд бол гэрлийг хүлээж авах чадвартай байгаас. Энэ олон эсүүд яагаад гэрлийг хүлээж авч чадахгүй? Эсвэл гэрлийг хүлээж авахдаа тодорхой хэмжээний зарим гэрлүүдийг хүлээж авч чадахгүй, зарим гэрлүүдийг хүлээж авч чадаад тэрнээсээ улбаатаагаар зарим эсүүд сайн ажилладаг, зарим эсүүд ажиллаж чадхаа болчихлоор энэ дотор хэрэгтнүүд чи өөрчлөлтүүд явагдаад байна. Тэгэхээр энийг бид нар одоо тэр болгоны мэдхэд хэцүү. Тийм учраас зүгээр тэр эсүүдэд таньчаад энэ эсүүддээ гэрлийнх нь хурдын тогтмол шин чанарыг хадгалчих юм бол ирлээ 300 м одоо секунд 300 м хурдтай ирж байгаа гэрэл бидний биеэр нэвчээд тодорхой эсүүдээр очиж үзээд ажлыг хийх тийм боломжтой байгаа. Энэ ингээ нөө автор буюу үндсээр нь цогцоор нь засах аргыг л яриад байгаа. Авгадорын тоон эмчилгээ гэж байж байна. Өөрөөр хэлбэл хүчин сүлтийг тэнцвэржүүлнэ. Биш булчингийн эсүүдийг тэнцвэржүүлнэ. Өөрөөр хэлбэл зарим газар зарим булчингууд маш хүчтэй чангарсан, зарим нь суларсан, зарим нь хүч чадaltaй, зарим нь чадалгүй үлбэр салаа, зарим булчин одоо юу гэдгийг энэ тэндээ бөөнөрцөн хатуурчихсан гэдэг. Эсвэл булчингийн бүр үйл ажиллагааны доголдолтой. Энийг одоо энэ булчин тэгсэн байх шүү, энэ суларсан байх шүү гэж бид нар мэдэхгүй. Тэгээд ингээд чангарсан булчингийн задлагтаа суларсан булчингийн ингээд ингэж байхаар зүгээр л булчингийн үүдэл эсүүдийн үзүүр эсүүдээр нөлөөлөөд, үр хөврөлийн эсүүдээр нөлөөлөөд тэндээс нь засчих тийм супер аргууд байдаг юм. Үгдээцийн агуу ухаан хүн төрлөختний шүү дээ. Энэ манай үгдээц гэх хүн төрлөختний олон одоо соёл иргэншлүүдийн эрдэмтэн мэрэгдүүдийн энэ шашны том төлөөллүүд, гэгэнтэнгүүдийн, бурхтуудын элч нарын агуу ухаан юм л байсан байна. Тэр өнөөдөр бид нар хаанаас энэ мэдээллийг аваад байгаа. Одоо энэ мэдээллийг яагаад хүн төрлөختний тосч байгаа гэхээр дандаа л нөгөө нэг
ертөнцийг бүтээсэн бүтээгч нарын зүгээс ирж байгаа шүү дээ. Бүх энэ шинжлэх ухааны хөгжил төвчлүүд ялгаагүй. Тэрнтэй адилхан энэ бүх мэдээлүүд адилхан мэдлгүүд тэндээс л ирж байгаа. Тэгэхээр иймэрхүү боломжууд байдаг юм байна. Бойлцмны тогтмол хүчил шүлтийг тэнцвэржүүлдэг. Хүчил анханасаа хүний биеийг хүчилтэй, хүчлийн эсүүдтэй, шүлтийн эсүүдтэй. Хүчлээрээ ажилдаг, шүлтээрэн ажилдаг. Тим эд эрхтэндээ бүтээж гисэн. Тэгээд тэрийг тодорхой тогтмол тоон дээр барих юм бол тийм үү. Эндээс энэ хооронд харьцаан та нарын хүчил шүлт тэнцвэртэй байх юм бол хэвийн байна хоол боловсрол эд эрхтэн чи хэвийн ажилна гэдэг. Тэр чинь бид нар зохион бүтээгээгүй шүү дээ. Эд эрхтнийгаа тийм үү. За илгэний эсийг тийм үү. За хотоодны шүүрлийг одоо юу гэдэг хүчил тэгдэг болгоё. Бид нар хүчлийн эс хэрэгтэй байна. Тэндээ хүчлийн эстэй, эндээ шүлтийн эстэй болгоё гэж бид хүндрэлтэн бүтээгээгүй баг. Энийг дээрээс бидний махан биеийг бүтээсэн. Тэр ухаант эрдэмтэд бидээр суулгаж өгсөн. Тэгэхээр нэгдээ суулгаад өгчихсөн энэ сүнсийг бүтээгээд махан биетэнд бүтээгээд өгчихсөн, бодгол биетэнд бүтээгээд өгсөн. Энэ эрдэмтэд буцаад энэ бодгол биеийг яацдаг аргаа бид нарт дамжуулж хэлж байгаа байхгүй. Зүгээр л наадхаа бойлцомны тогтмолд нь бариулж 138 10-ын хасах Ж хувахан К Джон Клон энд ингээл бариад өгч. Тэгэх юм бол энэ өөрөө цаанаа бие чинь хүчил тэмцэн цэнцрийг хангаа явчихдаг юм аа. Гэт ингээд байгаль дэлхий дээр бол угаасаа амархан байгаа штэ. Байгаль дэлхийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдаад ирэх юм бол нэг бол хүчилтэй бороо оруулцдаг штэ. Эсвэл шүлттэй уяр усын ингээ хамаад явчих чинь тийм үү? Гэхдээ ингээд цаанаасаа ингээд тохируулчихж байгаа. Гэтэл бид нар одоо байгаль дээр гараад ингээд хизээд нь хүчилтэй бороо, хизээд нь шүлттэй бороо гарах нь хүлээгээ зогсож нэг нь чадахгүй одоо байгалаасаа өөртөө тусгаарлцсан юм чинь тэгвэл тэр тогтмолтойгоор нь бидний бас тэнцвэрчдэг юм байна. Хүчлийн шүлт рүү шүлтийн хүчил рүү хориулаа хувиргаад өгдөг бусад эдэрхтэн элементүүд нь байна. Тэрийг дагаад хоол хүнсээ өөртөө нэхэд авчдаг. Бидний хэрвээ бид өөрсдийнхөө бие сэтгэлийг сайн чагнажаад юу идэх хүсэлтэй байгаа, юу идэх хүсэхгүй байгаа. Хизээ ямар үед алхмаар байгаа, хизээ ямар унтмаар байгаа, хизээ юу хиймээр байгаа. Энийг бид нар чагнаа тэнд л хориг тавьчихгүй байх юм бол бие махбод өөрөө хэрэгтэй зүйлээ мэдээд эсүүд өөртөө би өнөөдөр хүчлийн эсүүд өнөөдөр миний хүчил ихсээд байна. Би хүчилтэй хоол идмээргүй байна гэдээ хэлж байгаа. Гэх мэтлээ ингээд нөө бүх юмыг зохицуулчт юм байна. Одоо бойлцомны тогтмол гэж байж байна. Тогтмол хүмүүс мэдчихэж штэ. За электронны массын тогтмол. Бидний биеэр дүүл электрон байгаа. Үнэн шүү дээ. Тэгэхээр электронны массын тогтмолыг тогтмол хэмээр нь байлгах юм бол бидний бидээр маш олон одоо нэг цахилгаан бидний биеэр дөрөн цахилгаан соронзон орчин минерийг гүгээд цахилгаан одоо зүрх хүртэл цахилгаан нар ажиллаад байна шүү дээ. Зүрх зогсохлоор яадаг юм. Цахилгаан өгөөд хэмэл амьсгал хийгээд цахилгаан аппаратанд залгаад ажиллаад байна. Энэ бөөр, энэ тарих, өвчүү бүгдээр цахилгаан соронзын сэр бүгдээрээс асар их цахилгаан энерги эрчмийг өөртөө дамжуулж биеэрээ дамжуулж өнгөрдөг мөн зарим эдэрхтэн дээр хориглуулж авдаг. Тэгээ хаана цахилгаан эрчмийн хуримтлал их үүсээд хаана байх ёстой цахилгаан эрчмүүд нь цэврийн урсгалын явагдахаа байсныг мэдж чадахгүй байна. Тэгвэл яах юм бэ тэрийг? Зүгээр л электрон массын тогтмолыг нь бидээр тэнцвэржүүлэхэд болчих гээд байна. 9,109 үржих нь 10 хасах 31 зэрэгт электронны масс. Гэх мэтлээ энэ одоо квант эмчилгээ рүү орно шүү дээ. Жишээлбэл электрон гэж ярьж байгаа юм чи. Гэх мэтлээ за протоны массын цас нь адилхан яагаад вэ? Бидний бие адилхан л атом. Электрон, протон, нейтрон буюу атомын бүтцтэй байна. Нейтроны масс, эгэл цэник. Ингээд энэ бүхнийг эмчилж болж байна. Дракийн тогтмол. Гэт их амархан аргаар хүн төрөлхтнийг эмчилж ирсэн юм байна. Хүн төрөлхтөн өөрийгөө эмчилж ирсэн юм байна. Буцаагаад анх үүсгэсэн, анх бүтээсэн тэр ариун тоонуудыг нь, тогтмол тоонуудыг нь, ариун геометрийн харьцааг нь, физикийн ариун чанарыг нь, химийн ариун чанарыг нь сэргээхэд би өөрийгөө эрүүл болгох. Тийм буцаад зүй тогтол руугаа оруулчихдаг. Тэгээд аргаа мэдсэн юм чинь тэрийг яг багтан үлдээд явчихад эрүүл байдаг юм байна. Тэгжээж хүн төрөлхтөн эмнэлэггүй бидний яриад байгаа хоцрогдсон гэж яриад байгаа цаг үеүүдэд эмнэлэггүй оршиж чадаад байсан юм шиг. Зөв хүнсээрээ өөрийгөө эмчилждэг. Хүнсээрээ өөрийгөө эмчлэн явах уу? Хүнсээ зөв хүнс хэрэглээд тэр нь өөрөө шүлтийг тэнцвэржүүлээд хүчлийн нөхөөд өнөөдөр бид нар ууж идээд байгаа олон нэмэлт байгалийн бүтээгдэхүүний чинь цаанаасаа зохицуулга хийждэг. Тэгээд бие организм дотоод зөнгөө чагнаад жаахан байгаль дэлхийтэйгээ ойрхон, ертөнцтэйгээ ойрхон, огторгоо од гарыг өстэйгээ ойрхон тэгж амьдарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр л нөө нэг зүй тогтлыг
хүн төрлөختөнд таниулчих юм бол маш олон одоо өнөөдрийн анагаахын шинжилгээ ухааны гацаад байгаа гэдэг юм уу, зогсон байдалд орчоод байгаа гэдэг юм, магадгүй мохордолд орчоод байгаа, магадгүй гажуудчаад тэр олон гажуудлуудыг засахад тодорхой хэмжээний хувь нэмэр болох юм байна гэж хэлээд. За өшөө чинь юу ярих гэж байлаа. Аргагүй л шинжлэх ухааны хаан математик гээд санд орж ийн. Тийм. Олон жилийн өмнө орчлон ертөнцийг топ бүтээсэн. Угаасаа л яг одоо топ бүтээсэн гэж би богорч хэлсэн дээ. Топ бүтээсэн үнэн байгааг нь одоо манай супер нэгдлийн онолыг бичсэн чи эрдэнэгаа хүртэл гараад өчнөө томьёог нь гаргаад ирсэн байж лээ. Бидний үеийн өчнөө олон эрдэмтэд өнөөдрийн шинжлэх ухааны хатад болсон том эрдэмтдийн бүтээлүүд өнөөдөр энэ бүгдийг харуулад бид нар тэн дээр суурьсан тоног төхөөрөмжүүд, хүлэг онгоцууд одоо юу байдаг компьютераа хүртэл ингээ бүтээгээл гар утсаа хүртэл бариад явж ил байна. Энэ бүгдийн чинь цаана дандаа мэдлгүүд байсан. Дандаа тогтмол тоонууд, дандаа нээлтүүд, дандаа онлууд байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр онлын төвшин дээр жоохон биеийг эмчилчих арга байд юм байна гэдгийг мэдээд юм нь жоохон онолтой хандахгүй бол хэллээ ш дөрөнд байшинд нурах гад байдаг, фундамент нь нурах гад байдаг. Тэнд инженерингийн тооцоо нь алдагдчихад байдаг. Тэнд нөгөө химийн бүтцүүд нь найрлага нь өөрчлөгдөж идэг. Ингээ шавар шохоонууд нь унаад байдаг. Тэрийг мянга ингээд шаваад байгаа байхгүй. Эсвэл суурийг нь ингээд эмчлэхгүйгээр энэ тэнд нь одоо энэ нэмийг уул сайн байна. Одоо энэ нэмийг уул сайн байна. Одоо энэ нэмийг уул байж гэнэ гэдэг ингээд шинж тэмдэг хөөгд яваад итэл цаан чинь бүх эсүүд чинь одоо суураа гэдэг юм уу? Бүх ясууд чинь бүтцээрээ гэдэг юм уу те? Бүх булчингууд чинь үр хөврлийн эсүүдтэйгээ хамт аль хэдийн мутацд гэдэг нь согтойг эмгэгтэй болцсон байгаа. Энийг эмчилгээд хэцүү байхгүй. Тэгэхээр энийг маш амархан эмчилдэг аргуудыг Монгол өвөг дээдсүүд мэддэг байсан байна. Энийг би яриад байгаа ш, бид яриад байгаа ш. Монгол эцэг өвөг дээдсүүд. Эсвэл хүн төрөлхтний соёл иргэншлийн одоо хөгжил дэвшлийн төлөөлөл болж исэн их сэтгэгч нар, их эрдэмтэд анагаахын шинжлэх ухааны үндсийг тавьсан. Тэгээ физикийн шинжлэх ухааны үндсийг тавьсан. Өнөөдөр хүндрэлтний одоо шинжлэх ухааны суурь эцэг гэж нэрлэгдсэн агуу эрдэмтэд энийг мэдээд хэлж өгч одоо хэрэгжүүлж явж штэ тий. За Диракийн тогтмол тоо гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд энэ Диракийн тогтмол тоо хоол боловсруулах хэрэгтэй ходоодны уурчлалыг хариуцдаг байгаа байхгүй юу? Тэгээ энэ тогтмол тооны амин өөрчлөгдөх юм бол энэ нөгөө улаан хоолой шүү дээ. Улаан хоолойны залгуурын энэ хэсэгт өөрчлөлт явагдаад эхлэнгүүт би эрэхтэнгүүд бас ингээд татгалздаг одоо хоол боловсруулах чадвар одоо энэ артерийн судасны даралт гэдэг өөрчлөлт. Энд улаан хоолойн судасны тогтмол тоо буюу энэний даралт энэ өөрчлөгдөж байхад электровалент нэгж энэ өөрчлөгдөж байхад цаана цусны судасны даралт өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд энэ тогтмол тоо өөрчлөгдөж байхад тэр энэ судасны одоо даралт ихсээд байна. Даралт багасаад байна гэд хүчээр тэр нэг артерийн судасны энэ булчинлаг чадвар байна шүү дээ. Булчинлаг тэр чадварыг одоо хүчээр уян харамхай болгох гээд бас нэг юм уугаад байх нь хэр яг мэдээж тэр тустай байгааг ойлгож байна. Гэхдээ цаана мөн чанарын ингээ хөөгөөд үзэхээр яагаад даралт үүсдэг юм? Даралтны энэ уухлаар яагаад даралт багасчаад тэр нь нөлөөлөл үйлчлэл нь яг юун дээр очиж байгаа юм бэ гэдгийг хүндрэлтэн хүн болгонд толгойтой болгон мэдэхгүй л байгаа штэ. Гэхдээ эмчнэр мэддэг эмчнэр тэгж ярьж байгаа штэ. Угаасаа ийм юм учиртай. Тэгэхээр даралтны муудаг нь эцсийн дүндээ булчингийн уян харамхай чанарыг хүчээр тэлэх. Өөрөө тэр атказ өгөө тэр ингээд хүчрөө зангираад байна тийм үү. Би одоо ингээд хүн намайг гатхлаар өөрөө ирэхгүй даваад ингээд агшдаг шиг тэнд болж тэр судасны ханууд агшчаад агшсан зочрлын үндсийн үндэс нь энд ходоодны улаан хоолой энэ булчин байж хахад энийг эмчлэхгүйгээр энийг хүчээр ингээд ингэчээд байгаа хүчээр ингээд тавируулаад ахлаар энэ дараа нь реакц аваад цочирд ингэж агших чадвар нь багасчихж байгаа байхгүй. Механик тэр уян харамхай чанар багасчдаг. Гэх мэтлийн иймэрхүү юмуд ярьж л байдаг л да. За яг тэр нь яг би зүгээр өөрийнхөө одоо Фарадайн тооны тухай. Фарадайн тоо гэхэд хоёр иргэний энэ хоёрыг тэнцвэртэй байлгаад. Хүмүүс ийм төрөөгүй хоёр мөртөө тэр нь ингээд тодорхой тэгшмтэй төрөд шүү дээ. Энд чинь өөртөө өргөөд ингээд яваад юм. Хэрвээ бид нар өөртөө өргөж явсан бол ядарна шүү дээ. Хоёр мөрөө байнга ингэж өргөж тэнцвэртэй өргөж явах гээд ингээд үсттэй
Тэгэл ядарна. Тэгэл тэгхгүйгээр бид нар ингэ явж хагаад хоёр мөр чи өргөөтэй яваад шүү дээ. Энэ юу хүчтэй? Энэ Фарадайн тогтмол тооны хүчин дор Фарадайн тогтмол тоо чи ертөнцид үйлчилж байгаа. Тэр ертөнцид үйлчилж байгаа энэ Фарадайн тогтмол тооны үйлчлэл нь бидний мөрөн дээр бас давхар холбоо хийгээд тэр сүрмэснийг нь засар мөгөөсөн дотор нь тэр холбогч одоо энэ цэгийнхаар бол нэг гурван мэдрэл ингээ энэ дотор нэг холбоот хийгээд өгчихсөн. Тэгэхээр тэр тогтмол тоогоо барьж байгаа тул аяндаа биднээс хүч хөдөлмөр гарахгүй бол бидний хоёр мөр өргөөтэй явж байгаа байхгүй жишээлбэл. Тэгээ энэ хоёр Фарадайн тогтмол тооны хүчин хоёр мөргөлтөд дээшээ мөнгөн газуудтай холбогдоод мөнгөн газуудны таталцлын хүчин дээр хоёр мөр ороод ирэнгүүт аяндаа өргөгдөж явдаг. Энэ таталцлын хүчнээс сулраад бидний энэ дээр жоохон гажигуд үүсээд эхлэнгүүт одоо хөдөлгөөний бол мас байна уу зүгээр юунаас ч байж болно. Таталцлын тоонууд ч өөрөө маш нарийн тоо. Тэгэхээр эндээс ингэнгүүт аяндаа энэ холбоо сулраад энэ мөр өмждөг ч гэдэг юм уу тийм. Тийм асуудал цаана байна. Тэгэхээр энэ тогтмолыг хэвэн болохгүй бол энэ өрөөсөн мөр чи үндсэн байна. Эсвэл хоёр мөр чи ингэж үндсэн чигээр эсвэл ингэж номорсон чигээрээ л явах болчих жоох. Гэвчлэн ингээд маш нарийн зүйлүүд байна. Боорын радиусын тогтмол. Гэвь энэ олон маш нарийн зүйлүүд байна. Тэгээд бидний энэ ингээд идэрхтэнгүүд чинь те өрөөнд ашаа ингэж онждгоо ингээд дэшээ бай хамарны юм ба. Энэ бүх нарийн зүйлээс толгой дэшээ мөрөн дээр бид нар одоо юу гэдгийг энгийнээр хүн бодож үзсэн болоо яаж бидний толгой мөрөн дээрээ байгаад байгаа юм. Яг үндэ бодох юм бол толгой чинь хүүхд ингээд толгойгоо даахгүй юм гонцгол л шүү дээ. Яасараа толгойгоо даадаг болж байгаа юм. Хүүхдийн өөрөө энэ хүзүү мүзүүн чадaltaй болоод толгойгоо даадаг бол бид нар ч гэсэн өвөрл толгойгоо даахад хүзүүгээ ажилуулад ингээ явж шин. Тэгэхэд үгүй л байхгүй юу? Үгүй. Цаан чинь толгойг чинь ингээ дээшээ татдаг ертөнцийн татах хүчинд бидний толгой нэгдэж орж ингэж татдаг болгодог. Энэ татдаг хүч байхгүй ч юм бол буцаа гулжгаар болчихно. Зарим хүмүүс ингэ төрж байгаа штэ гулжгаар ингээ толгойгоо даадаггүй. Тэрний чинь цаана энэ харьцаа байхгүй болчиход байгаа. Энд таталцлын хүч нь үйлчлэгээ болчиход байгаа. Зарим хүмүүс ингээ булчингийн сулралтай. Нөгөө түрүүний ярьсан булчингийн сулралтай ийм болгодог чинь нөгөө түрүүний тогтмол тоо байгаа байхгүй да. Тэр тогтмол тооны хүч тэр ертөнцийн тогтмол тооны хүчин дотор бидний хоёр мөрийн булчингийн тэр үүдл эсүүдийг үр хөврлийн эсүүдийг оруулж өгөхгүй бол мөрчин ингээ унжгар л гэх мэтлэн ийм олон зүйлүүдийг бас ярьж болох гээд байна. Тэгээд цаашаа бас нарийн юм ярьж болно шүү дээ тий. Ингээд яагаад тэр тоон харьцаа 12 хавраг заавал яагаад 24 хавраг одоо 24 12 хавраг 24 баруун зүүн яагаад заавал 12 яваад байна. Бид нар өөрсдөө би 12 хаврагтай болъё гэж бүтээгээгүй шүү. Тэр энийг бас нэг бодох хэрэгтэй. Тэр бид нар бас маш олон зүйлийг мэдэхгүй орхицсон. Тэгсэр нэг бидний мэддэг юм шиг боддог. 12 хавраг байна гэж тоолцсонгуудаа би 12-ыг хавраг бүтээсэн юм шиг өөрөө боддог. Үгүй. Тийм ерөөсөө биш. Гэхмэчлэн олон зүйл байна да. За тэгээд одоо дараагийн ярих юм эсэ хайрлыг гэдэг хичээл ярих гэсэн. За. Сайн багш одоо нөгөө ариун тоон дээр нэмж яхад юу гэдэг вэ? Одоо нөгөө ахуйтай буулгахын тулд бид нар одоо энэ тогтмолуудыг бичих, харах, сонсогч гэдэг юм уу? Ахуй дээр яаж ашиглавал илүү тохиромжтой вэ? Эдгээр бүгд үйлчлэл нөлөөтэй. Бүр ахуй дээр ингээд тэрийдээ бойцмны тогтмол тэр авгаа дээр томоо гэдэг ингээд ах шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр ийм агуу бүтээгдсэн биеийг яах вэ гэхээр өөрийг нь өөрөөр нь засах боломжийг олгоно. Нэг өөрлөө ингээд хүний бие өөрийгөө засахын тулд жишээлбэл ингээд хөдлөөд эхэлдэг, ингээд сексрэмээр санагддаг. Одоо цаанаасаа нэг үйлдэл гаргадаг шүү дээ. Одоо жишээлбэл жоо байж байгаа хүн айхтар эвшээдэг үстэй тэр. За би эвшээчүүл их гоё болтго юм шиг. Эвшээ гэдэг ингээд эвшээдгүй үстэй. Гэтэл цаанаа ажиллаа хийгээ сууж гинт ингээд нэг сайхан эвшээгөр хойдоол ингээд эвшээгээл эвшээсний дараа би тавирал. Эн чинь бие махбод организм өөрийнхөө төрөний хэсгээр нөгөө тогтмолуудаа жишээлбэл нөгөө тогтмолуудаа засаж байгаа байхгүй. Жишээлбэл тэгжээсээ гинт байжснаа зогсуулдаг. Энэ зогсуулж байгаа нь одоо бид байгаа жишээлбэл бид байгаа хорыг шүүж, хорыг задлах тийм үйлдэл өөрөө хийж эхэлдэг. Хит удвал яг цэжин дээр үдчихэдэг те. Гэхдээ өөрөөсөө энэ байхгүй. Одоо бид нар ингээд таагүй нэг зүйл энэ харангууд өөрөө ирэхгүй огоод бөөлж цуцгадаг шиг. Бие организм одоо өөрлөгөө оруулахгүй эсвэл бидээ байх шаардлагагүй одоо би нэг физик хими ярих гэдэг энэ ариун химийн түвшний юм ярих гэдэг чинь ариун бус химийн зүйлүүдийн нэгдлүүдээс татгалздаг шиг энэ биеийг өөрөөр нь жоохон таавар нь байлгаж. Таавар нь байлгаад тийм
жоохон хөдөлгөөнтэй байлгаад хэрвээ булчингийн зангараад байвал булчингийн эсүүдийнхаа зангарлыг одоо тийм үү булчингийн үр хөвлийн эсүүдээр засуулъя. Тэгээ боломжийг олох гэд уг нь бол өөрөө цаанаас ингээд чилсэн би тэгдэг үстэй ингээл ингээд эхэлдэг ш. Тэр чинь би өөрийгөө засах гээд байгаа байхгүй. Тэр засах гэж байгаа боломжийг нь чөлөөтэй тавьж өгөх. Уг нь тийм ба. Тэрс булчингээс инглээр ингэж засгийн гинлээ гэдэг ингээ очир зохиод нухаад баг. Тэм чин зангирчаад байгаа юм чинь нохоод яхаа улам цаадах чинь хавдсан штэ. Улам зангирна штэ. Тийм бидтэй жишээлбэл. Тэгэхээр цаад үндс нь юу байсан? Химийн найрлагандаа өөрчлөлт орчоод байгаа юм уу? Физикийн одоо тэр түрүүний нэг цэнгийн электрон цэнгийн массандаа өөрчлөлт орчоод байгаа юм уу? Эсвэл ариун геометрийн бүтцэн дээр гажиг үүсчээд байгаа юм уу? Тэрийг нь бид нар мэдэхгүй. Тэгэхээр за энэ ингээд зангирлыг аль сайхан боломжийг олох чигээ бидээс сул өөрөөр хөдлөх гэдэг юм. Өөрийгөө засах одоо сэргээх тэр функцүүдийг өөрт нь үлдээчихэд жоохон таавар нь байлгах сурах байхгүй. Тэгэхээр бие хайрлах гэдэг. Тэгэхгүй бол ямар одоо энд чинь тийм Ньютоны тогтмол байна. Энд Эйнштейний харьцангуй онолын тэр одоо томьёон байна ингээд мэдээж хэлэхгүй тодорхой шүү дээ. Зүгээр ийм ариун геометрийн дунд бүтсэн шүү. Энэ бие чинь тэгэхээр энийг нь ариун байлгахад бид нар анхаарах хэрэгтэй шүү. Тэгээ жинхэнэ өөрийгөө хайрлах гэдэг бол энэ ариун чанарын сэргээ. Үнхээр хайрлах гэдэг бол. Тэгээ өөрийгөө олон эсээс бүрдсэн гэдгийг битгий март. Өөрөө чинь бүтээсэн олон ухаант эрдэмтэн мэрэгд өг дээдс хүндрэлтний өмнөх үеийн төлөөлөл байдгаа. Тэд бас биднийг бас нэг ингээд галбираа алдчихад бүгдээрээ эрендэг зэрэмдэг өрөөл татанхаа болоосоо гэж хүсэхгүй байна. Тэд бидний ингээд өчнөөн зүйл бүтээх гэж ирчээд өөрийнхөө өнөөдөр ямар хоол идэх вэ, орой ямар хоол идэх вэ, маргааш юу идэх вэ гэдэг жижигхэн зүйл тархиан ажилласаад амьдралынхаа үндэстэй цаг хугацааг энэ амьдралынхаа ирсэн үрэг даалгаврыг биелүүлэхгүй битгий өнгөрөөгөөсөө цаан ч хийх бүтээх юм өчнөөн байна гэд энийг л таниулах гээд энэ бие жоохон тэгээ ойлгочих. Тэгээд энийг эрүүл болгоод өгөх эрдэмтдийн тийм яг үүндээ эрдэмтдийн бид нар илгээчи. Тэгээд тэрийг үг сонсоод өөрийгөө эрүүл болгочих. Тэгээд тэр зүйлдээ дахиж санаа тавихгүйгээр бусад юмаа хий. Бүтээ. Амьдралаа нэг үр бүтээлтэй өнгөрөө. Нэг тиймэрхүү юмыг хэлүүлэх гээд сууж байна. Бидний бие бүр анханасаа төгс хамгийн нөө ариунаас ариун тэр ариун тоогоор бүтээд бүр төгс төгөлтөр энэ бол бүтсэн юм байна. Гэтэл бидний амьдралын буруу хэм маяг нийгмээс болоод эсүүдээ гимтээч гисэн гажууд болчихсон юм байна. За тэгээд эсээ хайрлаа гэд одоо яг өөрийн ариун тэр мөн чанар руугаа ойртох тэр төрлөх натур гэж хэлэгддэг тэр төрлөхөөс өгсөн тэр өгдлөөс хэрээх ийм аяныг хөгтөрмөс төвдөө одоо 10 энэ оног дуустал 7 хоногт 3 өдөр 2-4 дэх хагас өдрүүдэд өглөөний 8:30-аас 10 хүртэл ийм идэгрэл, сэхэрэл одоо эсээ хайрлаа гэдэг юм аяныг өрнүүлээд идэгт бясалгал, дуун эмчилгээ, авиан эмчилгээ эдрийг бол явуулж байгаа. Тэгэхээр нөө дуу эмчилгээ гэхэлэр хаасаагүй явдаг дуу эмчилгээтэй андуурчин. Тийм биш шүү, тий. Шал өөр эмчилгээ, дуун эмчилгээд эс өөрөө дуулдаг. Эсийг дуулуулна. Хүн тэгдэг үстэй ингээд дотроо гониг уутах хэрэгтэй ингээд яваад байгаа хүн. Сайхан ингээд нэг дуудуулаад баяр наадамд ороод концерт үзээд ч гэдэг юм. Эсвэл өөрөө дуулж ингээд сэрэгчдэг. Тэрэн шиг дуун эмчилгээний цааны юу? Эс өөрөө дуулж байгаа. Эс өөрөө хөг аваа аялгаугаа гаргаж байгаа. Хүн ингээд ярихгүй байх тусам, хүнтэй харьцахгүй байх тусам жожигрсны хоёроор хаагдаал ингээд гутран гэдэг юм уу тийм нэг уйтгартай тийм хөнц нэгэн болчдөг. Тэгвэл эс чинь адилхан ингээд эсийг дуулуулахгүй байна. Эс дуулмаар байгаа байхгүй. Тэгэхээр үгүй би ганцхан ийм рок pop дуунд л дуртай. Би ганцхан хип хоп дуунд л дуртай гэдэг. Ингээд гэтэл биеэр чинь дүүрэн өөрөөр элгэн дэлгүүний эс тодорхой өөр хөг аваан дуртай байна. Элэгний эс тодорхой өөр хөг аялгаунд дуртай байна. Зүрхний эс ялгаагүй. Тэгээ энийхээ өөрөөр нь дуулвал элэгний эсээ дуулвал эх орныхон дууг, эцэг өвгдийнхэн дууг дуул. Жишээлбэл үгүй бол өөрөөр нь элэгний эсээ дуулаарай чи гэдэг. Ингээд ингээд өөрөө аялгуулаад хэлтий. Тэрийг аялгуулуулаа. Дэлгүүнээс ялгаагүй. Тэр нь дуун эмчилгээ гэдэг нь тэр шүү. Тэгэхээр ингэж хэлэхгүй бол нөгөө дуу сонсгоод ингэ эмчилдэг бас нөгөө буруу юургаа ойлгочихно. Тэгээ эдэрхтэн чинь авиатай чимээтэй. Бидний бид байгаа энэ олон эсүүд бүгдээрээ тодорхой
чимээ, хөг, аваа, дохоо гаргаж байгаа. Тэрийг нь гаргуулах гэсэн утгаар хэлж байгаа юм. Тэгээ тэр нь мэдээж ганцхан аваа гаргаа зогсгээгүй шүү дээ. Энэ элэгний эсүүд тиймэрхүү хөг аялгаунд дуртай байдаг гэдгийг бид нар мэдээд байна. Энэ зүрхний эсүүд тийм хөг аялгау аваа их шиг уянган дуртай байдгийг бид нар мэдээд байгаа. Тэгээд тэрийг хийлгэнгээ хөвлөнгөө өөрсдөөс нь бас дуулуулангаа тэр эсүүдийг дуулуулангаа эзэнт дуулаад өөрсдөө дуугаа сонсоод тэгээд нэгд дуу сонсож байгаа юм гэдэг. Дуу сонсож ингээд суудгүй үстэй. Ингээл хөөрөл ингээл бүжгэлмээр сандаад хэлдэг. Тэгвэл бүжгэлүүлж байгаа байхгүй. Тэрийг нь эсийн бүжгэлээ, эсийн бэлгээ гэж нэрлэдэг байгаа. Эсийн аялгау гэж нэрлэдэг байгаа. Тэгээд дээрэс нь эс болгон бас нэг юм онцлогтой те. Хүмүүс өнөөдөр нэг эс хүчтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгохгүй. Чиний эс хүчтэй байх хэрэгтэй. Чиний эс хүчтэй бай, чи хүчтэй байна. Чиний эс галтай байж, чи галтай байна. Чи эстэй, өчнөө эс байгаа. Чиний эсүүд бүгдээрээ гонигтай ингээд байвал чи дагаад гонигтай болох байхгүй. Тийм учраас чи ингээ гонигтай байж, за би эстэй гониггүй болоо гэд. Яг эсүүд чинь үндсэндээ тэнд гонигтай. Чи ингээ хичнээн гониггүй болох гээд. За зохиомл хиймэл дүрээр нэг хэсэг гониггүй юм шиг царайлна. Эсвэл төдөлгүй чи дахиад гонигт автна. Эсүүд гонигтай байгаа учраас. Тэгмээс чи өөрөө гониггүй тэг галцогтой болгонд эсүүдээ галцогтой болов. Эсүүд чинь гал төлөөр ингэж инээж ханаж ингэж хөөрж чи сая хөнгөн одоо галтай дүртэй эрчтэй энергитэй юуг л юуг хийхээр ийм хүчтэй болох байхгүй. Эсүүдээ баярлуулах хэрэгтэй. Эсүүдээ баярлуулж сураагүй баярлуулж мэдэхгүй эсүүдээ баярлуулж мэдэхгүй байж чи баяртай болъё гэд бодлаа байхгүй. Тэгмээс эсүүдээ баярлуулж чадах юм бол чиний баяр баясгалантай эдэс чамайг баяр баясгалантай байлгах чадах байхгүй. Цаанаас дотороош ч ундраа. Гэт иймэрхүү эсүүдээ ажралтай байлгаа гэдэг. Тэгээ эсүүдээ хүнслэе. Эсүүдээ хиймэртэй байлгаа. Эсүүд бас хиймэрлэг байх хэрэгтэй. Эсүүд чинь хиймэргүй сүлгэнд ороодсон чи дагаад оройтно. Чи энэ олон эсүүдийн цуглуулга байхгүй. Тэрнээс чи эс чинь тусдаа баясгалан тусдаа биш. Энэ олон эсүүдийн цуглуулганд баясгалан гэдэг хүн бүтцэн. Элгэний эсээс гарч байгаа нэг авир чиний нэг дүр төрхийг илэрхийлж идэг. Зүрхний эсээс гарч байгаа эсүүдийн аваа дүр төрх шинж тэмдэг чамд бас нэг шинж тэмдгийг өгж байгаа. Ходоодны эсээс гээд. Тэгэхээр чи тэр эсүүдийг л баяртай, жаргалтай, эрчтэй, одоо сүлдтэй, хямртай, цог залбоотой байлга. Хүслийн биелүүлэх оюунтай бай. Тэгэх юм бол тэд бүгдээрээ чиний төлөө чиний дотор байгаа учраас чи яг тэр дүрхийг өөрөө бий болгож байгаа. Тэгээ энийг л эсээ хайрлах гэсэн эмчилгээ гэж яриад байгаа. Тэгээ эсийн энэ хайрлах эмчилгээний дотор саяын хэлдгээр энэ онлууд явагдаад байгаа. Онлууд. Саяын хэлдгээр энэ алтан харьцаануудыг буцаж сэргээгээд байгаа. Дээрээс нь эсийн хэлдгээр эс өөрөө нэг зүйлээс бүтсэн байгаа штеп. Бидний эсүүд тодорхой нэг яг хүмүүс одоо ингээд бодвол ээж аав идчихсэн хоол хүнснээс үссэн л гэх ба. За ээж аав идчихсэн хоол хүнснээс үссэн бэ гэж бодъё. Тэгвэл тэрийг нь тэр хүнсийг нь бид нар өгч явах хэрэгтэй. Өргөлж. Гэт юм. Хүмүүс л асуусан эсийн эмчилгээ хизээвэ гэж тэгсэн байна. Түрүүн ярьсан шүү дээ тий. 2 дахь, 4 дахь хагасаа өдөр өглөө 8:30-аас хөх төрмөс төвдөр одоо байнга явагдаж байна. Тий, танхим болон цахимаар. Тэгээ эмэггүй идэх бүрэн боломж байна. Бүр эмэггүй шүү. Зовж ээж нэг хэдэн төгрөг олцоо тэр нь бүгдээрээ эм таринд яа. Одоо ингээд ахмадуудын нөөц жагсаал болоод байна гэсэн тэг цалин. Тэгсэн чинь ингээд байгаа байхгүй. Тэтгэврийн мөнгө маань эмэнд хүрэхгүй байна гэдэг юм яриад байгаа. Яагаад тэтгэврийн мөнгө чинь заавал эмэнд явж явах хэрэгтэй юм бэ? Тэтгэврийн мөнгийг эм авч угаарай гэж олгож байгаа биш шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар бидний сэтгэлгээ байна. Иймэрхүү байдлаар бидний өнөөдрийн эрүүл мэнд тийм байгаа учраас хөөхий тэр хүмүүс тэтгэвэр нь эмэндээ яваад дуустдаг юм байна. Тэгэхээр энийг халъя л та. Энэ тогтолцоо, энэ сонир сэтгэлгээ, энэ амьдралын ахуй хэв маягийг өөрчлөе л дөө. Эрүүл явах боломжтой байна шүү дээ. Тэгэх юм бол нэг тэтгэврийн чинь мөнгө эмэнд явахгүй. Тэтгэврийн чинь мөнгө өөрөө чинь хэрэгцээтэй бусад юмд явагдах болно. Тэгээд нэг үр хүүхд төрүүлчээ дараа нь ингээд үр хүүхдүүдээсээ нэг эмчилгээгээд тэгж амьдрмааргүй шүү дээ. Хүн болгон хөшөрхөн тодорхой. Хүн болгон эрүүл байх зорилготой амьдрч явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр өвчин хизээж хаалгадчихад ирж болцсохгүй учраас би өвдөхгүй байхын тулд гэдэг ойлголтыг бидээс сулгах юм бол яаж эрүүл байх боломжууд хаана байна, юу байна гэд ингээд газар сайгүй зөндөө олон боломжууд нэгдэлтэй биш. Тэгвэл тэр боломжийг бүр илүү алтан боломжийг бид олгож шүү дээ. Бүр илүү алтан боломжийг, бүр тэр дээрээс ирсэн боломжийг, шинэ одоо нефтийн боломжийг олгож шүү дээ. Тэгэхээр ингээд боломжтой байхгүй юу та? Эрүүл байх.
коммент хэсэгт эсэ хайрлаг группийн линк оруулсан байгаа. Тэр групп руу ороод нэг дээрээ хөх ертөнц ба тэнгэр боловсролгийн пэйж хуудсан дээрээс тогтмол мэдээллүүд орж байгаа. Тэгээд бүх юм дахиад хэлье. Эрчмийн төвшөндөөч бүх юм онолтой, хуйлтай, зүй тогтолтой, тогтмол тоотой. Бие махбодын бодит арга ертөнцийнхаа дүр, энэ бодит ертөнцийнхаа дүр, энэ хурууны үе хүртэл өөрийн гэсэн онолын дагуу бүтээгдсэн байна. Энэ хумс хүртэл тодорхой онолын дагуу бидэрт заяагдсан байна. Тэгэхээр энийг л хэвэн байлгая л да. Энийг нь хэвэн байлгаргыг л мэд заагаад өгчин. Тэгэл болоо. Өөр юу ч хэрэггүй. Эрдэн тоомоо заах гээгүй. Томьёо момё би тэгштэл бичүүлэх гээгүй. Зүгээр жоохон үнэхээр юм ойлгохыг хүсдэг хүмүүс бол хүрээд ир. Та нар Архимедийн бит үйлчлдэг гэдэг нь хаана яаж үйлчлээд байгаа айлын хилээд өгдөө үзий харъя гэж хүрээд ирэхтэй. Үзүүлээд өгье л дөө тий. Тэгээ эрүүл болгохыг чинь харъя. Ингээд эрүүл болж байгаа үстэй. Гэтэ шид биш шүү. Хүчээр зүтгэл гэдэг нь хүнээс шаарддаг. Заагаад өгсөн юм амьдрал дээр нэг 10 хоног хэрэгжүүлчихэд үр дүнгийн үзчих юм бол болж байна. Тэрнээс ирчээд ганц удаас шууд шид хүчээд суусны болохгүй байлээ. Би мэдрэхгүй байлээ. Эсвэл үзүүлсэн үр дүн гараагүй. Тийм биш хүмүүсээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ганцхан үнэн үг байгаа. Заяа чинь хичээнэ. Одоо ганцхан эзэн өөрөө хичээх хэрэгтэй байхгүй. Заяагийн чинь хичээгээд ингээд маш олон эрдэмтэн өвдөөцүүд эрдэм ухаанаа үүцээ задлаад зааж өгч штэ. Тэгэд чөмгөний эсүүдийн тухай ингээд хичээл орлоо гэд чөмгөний цагаан эсүүд ямар учиртай? Яавал цагаан эсүүдийг бүгднийг хэвэн хүчтэй байлгадаг юм бэ? Цагаан одоо үндсэн 5 төрлийн цагаан эс байлгахад ямар зориулттай? Зарим нь ямар нь одоо вирусээ иддэг, ямар нь бактери иддэг, ямар нь эсрэг битээ иддэг. Тэрийг нь эсрэг битээч идэх тэнхэлгүй болгочоод вирусаач таних тийм мунхаг болгочихж штэ бид нар өөрсдөө эсүүдийг. Тэгэхээр яаж хөөрхөн амьтын вирусүүдээ идэх юм бэ хөөрхөн амьтад? Яаж нэм бактериудаа араас нь элдэж очиж ингэж үгүй хийх юм бэ? Тэгэхээр тэрийг нь хурдыг өгчий. Тэр ингээд хүчгүй байгаа сул дараагийн хүчийг өгчий. Тэр ингээд цог галгүй ингээд байгаа гал дүлийн өгчий. Тэгэх юм бол цаадуул чинь үндсэн үүрэг нь өөрийнх нь амьдрах хэв маяг нь юм чинь нөгөө нянгуудаа очиод идчихнэ. Нөгөө вирусуудаа очиод элдээд устгаа ичнэ. Тийм боломжийг нь олгоё те. За гэхэмслэн ингэж иймэрхүү юм яриа да. Хоёр төрлийн юм ярьлаа. Энэ дэр юу ярьсгэлээ квант хэмжлэгийн тухай ярьлаа. Яагаад гэвэл хамгийн жижиг төвшөнд үйлчилж байгаа гэдэг утгаараа квант хэмжлэгээ гэж яригдчихэж байгаа. Дээрээс нь ариун бүтцийг буцаж сэргээх гэдэг, ариун геометрийг буцаж сэргээх гэдэг. Тэр ариун химийн шин чанар, физикийн шин чанарыг сэргээх гэдэг утгаараа ариун тоон хэмжлэгээс нэрлэе. Эсвэл тогтмол чанарын сэргээх гэдэг учраас ертөнцийн тогтмол тоон хэмжлэгээ гэдэг. Ингээд аль нь ч нэрлэж болно. Яагаад гэвэл бүгдээр холбог байгаа. Эсвэл эсийн хэмжлэгээ гэд нэрлэж болно. Юу ч нэрлэж болно. Бид нар зөв нэр тэмээ гаргана. Бөөмхөн амхан гэж нэрлэжсэн гэхэлэр шүмжлээд идэм бил. Амхан гэж юугаа гэдгийг мэдэхгүй учраас шүмжилт юм бил. Бөөмхөн гэдгийг мэддэггүй учраас хүмүүс ойлгохгүй юм билээ. Тэгвэл яшиг квант хэмжлэгээ гэж хэлчихье. Энергийн хамгийн жижиг төвшөнд квант төвшөнд үйлчилж байна. Эсийн хамгийн жижиг төвшин бол электрон, протон, нейтрон төвшөнд буюу атомын эсийн одоо эгэл бөөмсийн төвшөнд эсийн ертөнцөр оршихуун төвшөнд үйлчилж байгаа. Ийм л хэмжлэгээ байна да. Тэгээд томруулаад харах юм бол бас том болчихно. Ягаад гэвэл эсийг хэмжлээд байгаа юм шиг гэрдээ нөө бүтэн бие чинь ингээд бүх юм болгочихж байгаа гэдэг утгаараа. Яаж нэрлэж болох гээд байна. За тэгээд та бүхэн асуулт байхгүй бол анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд шеэр хийж өгөөрэй. Шеэр хийгээд өгөх юм бол олон хүнд хэрэг болно. Олон хүн эдийн засгч хайран биш үү? Эдийн засгийн ч хайран байна. Цаг нь ч хайран байна. Сэтгэлгээ ч хайран байна. Үргэлж өвчин боддог одоо сэтгэлгээтэй гэдэг юм уу бодолтой хүн юу илүү юм бодох үү? Үргэлж одоо нэг өөртөө өвчин захиалдаг хүмүүс эм аавна гэдэг байгаа чинь өвчин захиалж байгаа шүү дээ. Тэгэхээр аюу хэцүү байхгүй. Тийм учраас түгээж өгөөд хүмүүст бас нэг өөрчлөлт авчрахад нь та бүхэн туслаарэ. Тэгээд үн төлбөргүй явж байгаа нийтийн бүртгэл болгох зорилгоор тэр үн төлбөргүй юм цааш нь үн төлбөргүй дамжуулаад шеэрлээд өгөхөд хэцүү биш шүү дээ. Яг ясан үндэ. За тийм байна. За баярлалаа та бүхэн анхаарал тавьсанд.
Тийм. Тэгээд нөсөн имчилгээ маань маргааш байгаа тий. Биш үү? Нөгөөдөр байгаа. За нөгөөдөр өглөө 8:30-д байгаа. Тэгээ 10 цагаас үргэлжлүүлээд Архимедийн питон тогтмол имчилгээ буюу цусыг эргүүлжүүлэх имчилгээ. Шууд үргэлжлүүлээ 2 имчилгээ явагдана. Нөгөөдөр дөрөвт өдөр өглөө 8:30-аас 10 цагаас 2 имчилгээ. 8:30-ийн нь болохоор 9 хайрлыгээд имчилгээ байгаа. 10 цагийн нь болохоор тогтмол тоо имчилгээ буюу Архимедийн питон имчилгээ. За ийм 2 имчилгээ байгаа шүү. За та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Шеэрлээрэй гэж хүсье.